За анжил их сайхан үйл гарч байна те. Сайхан наллага цагаан сар төхөөд ирж байгаа нь мэдэгдэх шиг байна те. Сар шиг төхөөд ирэхэд ингэдэг те манай. Одоо нэг хөсгөлт чинь тэгэл их. Энэ өвч болон сайхан үйл бололдоод улаахан 19 онд аймгийн ямар сумын авраг малч. Ах болохоор ч аймгийн хашаа авраг. Хэдэн онд? 24 онд. 4 оных өстэй. 17 онд аймгийг боллоо. Сумыг боллоо. Аавынхаа талаар аав ээжийн талаар сайхан танилцсан аль нутгийн юм уу? Манай энэ төмөрөлгийн 2 дугаар агийн хүн байсан. Тэгээд малын эмч хийжсэн. Нэгдлийн орлогч дарга хийжсэн. Оо зөв нэг үед. Тэгээд компани дарга марга хийгээл тэгэл 2 дугаар агийн багийн дарга марга хийжсэн. Энэ 2 дугаар багийн дарга хийжсэн. Тийм байна тий. Тэр үеийн одоо малын эмчнэрийг би одоо малын эмч одоо хийж исэн цаг үе тий. Малдаа тэгж анхаарч исэн цаг үе. Тэгжээс. Одоо яг энэ малын эмчнэр яг тэр үеийн бодлого шиг өшөөд бас гарч ирэх шиг боддог. Үнэхээр бид нар хүнсний айлгүй байдлыг бас ингээд яриг бол бас малын эмчийг бас нэлээд хөгжүүлмөр юм шиг. Тэгмээр тий. Манай багт чинь бас давуу талтай шүү дээ. Манай багийн дарга маань өөрөө малын эмч. Өөрөө малын эмч. Аа. Тэгэхээр бас энэ давуу тал болоод явчих штэ. Тийм байна. Малын эмчийг одоо хаас сурах? Хөдөө аж ахуйн их сургуулийг 18 онд төгсөж ирээд. За. 19 оноос эхлээд 2 дугаар багта малын эмчээр. Одоо ч юу л 25 он гэдэг чинь 6 жил ажиллаж байна да. 6 жил. Инжилээс тэгээ багийн даргын ажлыг аваад. Ийм хоёр ажил. Тэгэл хоёр мэргэжлийг хослуулаад явж байгаа тий. Эгээ сайхан. Багийн дарч бас дуулдаг гэж бас сайхан. Үгүй. Тийм дуулах болох юм байхгүй. Сайхан дуулна шүү дээ бас манай багч. Дуулан доо. Дуулж чадахгүй Монгол өнгөж юу. Яг байна. Дуулах. За, багийн талаар бас сайхан танилцуулж багийн дарга. За манай Төмөлөг сумын 2 дугаар баг бол 741 хүн амтай 201 өрхтөө. За 201 өрхөөс бол мал дээр малчин өрхийн тоо бол 171 малчин өрхтөө. За ерөнхийдөө бол ямаан сүргийг хвчлэн өсгдөг. За одоо яагаад ямаан сүргийг өсгөж байгааг бол одоо та бүхэн харж байгаа бах тий. Энэ өндөр уул хад асаг ийм байдаг болохоор ерөнхийдөө ямаан сүргийг голчилж энэ дээрээ төлөхөө анхаарч манай малчд ерөнхийдөө ажилдаг. Тийм. За тэгээ энэ ямаан сүргтэйг одоо ингэж ажлын үр дүнд одоо бас манай багаас бол Улс аймгийн алдар цолтой улсын аварга малчин 8 төрсөн байна. Тэгээ аймгийн аварга малчин гэхэд 18 төрсөн байна. Өвний нэг нь энд зогсож байна. Энэ Мөнхбаатар гэдэг хүн. Мэтлэн тиймэрхүү одоо онцлогтой баг байна да манай баг бол. Хөдөлмөрийн баатар. Тэгээ Монгол улсын хөдөлмөрийн баатар Ямаачин Банджунан цагаач гэж хүн бий. Бас хүн төрж исэн тийм манай багаас. Хөдөлмөрийн баатрууд юм бас сайхан. Унган нутаг юм байна. Тийм унган нутаг. Тийм байна. Би тосон цэнгэл сумд явж байгаа нэг залуу малчин нэг орж ирсэн. Тэгээ сая нэг таны хэлдэг үг нэг санаа дуртахад хүн ер нь малчин хүн өөрийнхөө одоо чадах хэрээр малыг малах хэрэгтэй гэж ярьдаг юм байна л да. Үнэхээр 5 хошуу малыг үнэхээр маллах уу? 3 он байна уу, үхэр нь байна уу те? Ямаар байна, хонь байна уу? Тэр малыг маллахад энэ газар яг тэр малынхын эддэг өвсөн байна уу? Дасан зохицох нь үгүй юм гэж бас энэ бас малчин хүн явах юм шиг тий. Тэгээс бүх малыг л одоо ингээд маллаад байх нь биш аль нь энд идэж хэрэнэ гэдэг юм. Тэр нөө таны хэлдгээр одоо ингээд одоо бидний ард байгаа ингээд нэстэ шаргалдаад одоо харагдж байгаа нөгөө одоо хадны хаг шүү дээ тий. Эндээс ерөнхийдөө газар ямаа байна. Тий, эндээс ерөнхийдөө манай 2 дугааргийн нутаг дэвсгэр ингээд доошоо яваад олон гол имэлчээр гээд ингээд хилдэг. Тэгээ эндээсээ доошлох тусам энэ хадасаг энэ жалгануудын энэ голуудын хоорондох зай их болоод улам буус нь өндөр болно. Тий. Тэр онцлогоо дагаад ийшээгээ ямаа бүр улам их болно. Одоо энд харж байгаа бах тий. Их ямаа малынх нь одоо 50. Энд одоо тэгээд одоо ганц ямаа л гарчлаа. Өөр мал бол ямаа гарна. Хонь дагаал явчихж байгаа юм тэгэл. Хонь дагаал яв. Тэгээ одоо тэгээ манайхны чинь бас ямаа их өсөглөө, бэлчээр орон сүйдлээ. Одоо нөгөө юу гэдэг лээ? Бэлчээрийн даад хэтэрлээ гэдэг одоо ярьдаг. Тэр бол яг манай энд бол
газар нутгийн онцлогоос шалтгаалаад тий одоо тэр өндөр ууланд очиод үхэр очиод ч юм эсвэл бол адуу очиод өвс идэх боломж байхгүй. Ерөнхийдөө бол ямаа очиж тэнд идэнэ. Тэр онцлогоод агаад бол ер нь манай багийн малчтал бол ямааг төлөхөө өсгөж өржүүлж явдаг байна. Эрчмийн үйлдвэрийн ямаа. Тийм эрчим Монгол ноолуур. Тий. Монгол ноолуурын ямаа гэж. Тий, Монгол намайг баг бахын татаа баг хийж хар алт гээд тэгж яриад ий. Зөвөр хаалт. Одоо л энэ бусад ямаанаас ноолуурны нь болохоор нарийн микронтой. Тий, нарийн микронтой. Хамгийн нарийн микронтой ховор бараан гэж байгаа. Ямар нэгэн будганд оруулахад бас будаг муу авдаг болохоор ер нь яг ноолуур юм өөр одоо тэр юмтай холсон байна гэдэг нь бол тэр өнгө оруулах тэр юугаар бас мэдэгддэг ялгарч байна гэж бас хүмүүс ярих юм лээ. Энэ дэлэн голч одоо энэхийн дээрээс чинь бидний сургуульд авах чинь л 5-6 трактор өвс авдаг байл шүү дээ. Дээр. Одоо яг тэр хашаа байгаа нэндээс. Энэхийн. Ой дээрээс. Тэгээд одоо тэр хадлагын талаа байхгүй л шүү дээ ургахаас. Ургацсан багсаад. Цаггүй. Чи нэг бухал зөндөө босдог. Бухал ман гээл тэгэл үлддэг. Тэгэл дандаа ширгүүл тракторал болцоо очдөг байл шүү дээ. Одоо тэгээд хэр өндөр урагч байна. Оо одоо ер нь тэгээд Яг бороо хор устай бол ургана. гайгүй ургана. Тий. Би бол нэг хөцөнөөс 8-9 машин ус авчдгийг. Бороо урах хурвараа одоо багтаа байлаг бол услах асуудал байх уу? Байна. Байх уу? Тий. Болоос нь өөрчлөлт. Помпараас л. Энэ голыг дагаад ингээд уулын ингээд бүр ингээд хашаалчих юм бол баг хадлангийнхын ямиг бас ингээд голоо дагаад услалгааны асуудал шийдэх юм бол баг ингээд өвсний асуудал бол бас Шийднэ. харагдахаар байна. Үксийн голд энэ хэвд угаасаа анх би ингэж хашаа өцөө талбайгаа хашаалал 90-д онд. Тэгэл намайг дагаал хүмүүст ингээ хашаалдаг болсон. Одоо ер нь тэгэл хөцөөл өрдөг болчлоо да усууд байна. Одоо энэ хойдлын уул бол эрчмийн нуруу. Эрчмийн нуруу. Хамрын даваа. Одоо яг тэр энтли чин салаг хамрын даваа. Баг багтаа л өвөөтэйг энэгээр мөр тавж орж ирж байна. Энийн уртлын залгаа бол хавирган даваа. Хавирган даваа. Тий. Хавирган даваа нь. Тий. Одоо энэ нэг жилчиг байгаа шүү дээ. Жилчгэл орно. Бор ургасан. Тий. Бор ургасан амлуул ордгээ юугаар яахт. Хавирган даваа орох тий. Яг за ингээд сумын мөн 100 жилийн явуулж байна да энэ сайхан. Тэгнэ. Түүхэн 100 жилийн. Түүхэн 100 жил болно. Хүн нэг л удаа сайхан үздэг. Энэ сумын олон жилийн сайхан түүх дэлгэрсэн. Олон ч одоо газар нутгаас энэ нутгийнхаа одоо ойг үзэх гэж түүхтэй зарилдах олон хүмүүс бас сайхан нутгаас төрж ирэх бах. Тэр нэ. Та хоёр бол гэсэн бас тэгэл одоо бэлдэж байгаа. Авилж байгаа. Эндээс тэгэл төлөвш зөндөө ирэх бах юмсууд тий. Гүйл яг одоо сайхан. За малцаан тогтчих байна да. Урдан морь үйжээсээ. Урдан морь үйжээс. Тий. Суманд 2-3 шүүг авчихсан. Одоо 100 жилдээ шинжид яах. Хэдэн шинж байдгийг. 100 жилдээ одоо нэг гац юм ойн гэж одоо л байж байгаа. 100 жилдээ тэгэл бас нэг сайхан актийнхаа тоосыг өргөнд. За манай 100 жил сайхан болох уу? Яах вэ? 100 жилдээ нэг морь дэх зүйл нь бөхчих нэлээ ярих байх эндээс юм. Энэ сайхан 100 жилээр үйж байгаа сайхан тэр Монгол адууны урд нүдчиг хөнгөн сумшиг хурдан болгох тугай гэж сайхан ерөө яах юм. За баярлалаа. Тэрээр л. Трүүлгийн ерөнхий өндөрч компани, Момпо Трейд компани гарын бэлгээр гардууд яах юм. За баярлалаа. Яа. Толгой ханиад өвдөхөд бас тэрэндээ бас одоо хэрэглэх нүд одоо тэр дээд нүдэндээ уудаг юм байна. Нүд бол одоо хамгийн гол ирэх. 12 наснаас дээш нас өдрийн 3-аар уугаад 12 наснаас доош нь өдөрт 2-оор уух юм. Доторхын сайхан зааврын дагуу бас сайхан хэрэглээрэй. Та бүгдээ бас ингэж гарын бэлгийг бас гардуулж өгөөрөө гэд малчин дүгнээ сайхан дэмжиж хамтран ажилладаг манай Момпо Трейд компани хамт олноос ингэ өгч байгаа. За баярлалаа. Энэ олон компаниудынхаа бас буйнаар бас энэ олон газар нутгийг туулж олон сайхан нэвтрүүлгээр сайхан гарч байна. Уг соёлоо сайхан хойч үед өвлүүлэн үлдээцэлгээр олон сайхан компаниуд бидний дэмжиж хамтан сайхан ажиллаж байна. Ард түмэнтэй өн чинь баян. Эх оронтой өн чинь сайхан эрх чөлөөтэй байна сайхан. Болоо гэж. За манай нэвтрүүлгийн ерөнхий өндөгч компани Монгол үндэсний үйлдвэрлэгч Хатан сүх
Эмпекс компани өтгөрүүлсэн ясны шүд Монгол гулиач гэсэн Монгол малынхаа махаар ингээд олон сайхан бүтээгдэхүүнийг одоо Монгол улсдаа сайхан хийж үйлдвэрлэж байгаа сайхан компани. За өтгөрүүлсэн шүүс байна. Ус буцалгаад нэг аягныг халбар хийгээд хутгаад уучна. Тэгээ сайхан цаашиг өнгөтэй сайхан одоо ясны тэр чигээрээ сайхан шүл. Ясны шүл юунд цав? Үе мөч тэгэл. Үе мөч гэдэг гүрэн кальц байгаа шүү дээ. Таад бол одоо кальцээр нь дутагддаг байхаа тий. Дутагдана. Дутагддаг тий. Дандаа малын хажууд байдаг хүмүүс. Байнга л одоо хөдөлгөөнтэй байдаг хүмүүс. Тэгээ хот зөөрөн газар чинь энээс холбочгоор чинь тэгэл үе мөчтэй өгч байгаа шүү дээ. Тэр ч одоо л байнгын хөдөлгөөнтэйг л өглөө басал хон тэгэл орой нэг гэртээ хүрмал одоо гээл явахаар тэгэл. За эдний хамт одноос гэж байгаа. За баярлалаа. Стологоо нэг 5 хушиг марлын маа нөгөө буян эргээл үндэсний үйлдвэрлэгч болоод сайхан бүтээгдэхүүн болоод ирж байгаа. Юм бас сайхан хөгжиж байгаа цаг үе явж байна. Тэр бас нэг үе яваад байна. Тэгээд улс орноо хөгжүүлэхийн тулд одоо үндэснийхээ үйлдвэрлэгчнийхээ ямиг бид нэр хэрэглэх нь л одоо хамгийн чухал. Тийм ээ. Яа. За манай нэвтрүүлгийг дэмжиж эсгээ дуурахт нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа компани Яна Софтлеп гэдэг одоо сайхан салфетик байна. Энэ салфетик нь одоо нөгөө ингээд норгоод буцаагаад ашиглаж болдог юм салфетик байгаа. Сар шин бас дөхч байна. Цагаан сармал болгоч байна. Яа. За гарыг гардуулъя. Эдний хамт олноос өгч байна. Тэгээд Монголынхаа одоо үндэсний сайхан үйлдвэрлэгч манай одоо үндэснийхээ өв соёлыг дэмжиж сайхан хамтран ажиллаж байгаа компаниуд маань архив гарын бэлгээс өгж байгаа. Талагч байна. За эсгээ дуурахт нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа байгууллага хасаг тайрхан шарга компани Тасти гэдэг одоо энэ нааша чаашаа гэдэг Тактуритан гэдэг одоо ийм хоол байна. Тактуритан гэдэг нэг хоол мэдхүү. Одоо нэг солонгос хоолнууд байгаа. Тийм байна. Манай монголчууд бас ингэ сайхан хийдэг болсон. За Ая бас нэг ийм сайхан янттай хоол одоо ирээд хэлээ мэ гэртээ. За энэ болохоор жиюг гэнэ. За Тактуритан гэдэг. Одоо нөгөө ресторанд байдаг хоолуудыг чинь ингээ сайхан үйлдвэрлэдэг саунд хийгээ баглаа гаргаад ирсэн. Уутын задлал хийнгут бүх амтлагч нь бүгдийг ингээд найруулчихсан, амтлцсан гэд байж идэг байгаа. Тасти гэдэг энэ бүтээгдэхүүн Тактуритан жиюг байна. За энэ хаяа нэг гэртээ таяр банаг бас нэг рестораны хоол идчихтэй сайхан. тэгж. Үндэсний үйлдвэрлэгч маань ингээд ийм сайхан болсон ба сайхан байдаг. За ийм сайхан хоёр ахтарыг бас их баярлалаа. Тийм сайхан бэлэг өгсөн бүх компаниудтай баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Тэр сайхан ирвэл батаршгүй. Хүрээ. Урбаниктэй байхад өдөр бүр амттай. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно.
тайл хөлдөө өгч 150 литрийн багтаамжтай 3 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. Нүүдэлчин хөлдөө өгч 100 литр багтаамжтай 2 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. 32 инчийн зурагт 12 вольт 220 вольтод ажилладаг. Хатжуулсан шилнүүртэй тул шил хагарахгүй. Интернет, YouTube сувг орох боломжтой. Смарт зурагт 1 жилийн баталгаатай. 100% модны цаасаар хийсэн цайруулагчгүй, эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн. 2 давхар зузаан хээтэй дардастай тул тос усыг сайн шингэн. Мөн Softleaf-ийн норгож хэрэглэж болдог модны цаас нь 3 давхар өөдөн савлсан 2 төрөлтэй. Эрүүл мэндэд ээлтэй цаасан бүтээгдэхүүнүүд танай гэр бүлийн шилдэг сонголт. Softleaf. Maxi Pro ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн судалгаа туршилтаар батлагдсан дэлхийд цор ганц антибиотик дэвсгэртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, хотоодны шарх улайлт, хеликобактер, өтгөн хаталт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ. Maxi Pro ашигтай бактерийг Монгол хүмүүр хэрэгжилж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro. Тэгээ малыг бол одоо минийхөө хамгийн эрт гаргаж хамгийн орой хотлуулж тэгэл одоо энэ малын хижээлэг гэдэг ерөөсөө сааруулж таслаж болдгүй юм шүү. Заавал тогтмол одоо тижээдэг хугацаанд эднэрч одоо тижээлээ хүлээгээл байж гэн. Хонь бол яг өглөө тун эрт тижээж гаргана. Тэгээ минийхөө өдөр бол одоо услах өдрөө бол маш эртхэн шиг гаргаж байгаа жаахан идүүлж ягаад тэгээд усалчихна. Тэгээд усалцахаа дараагаар идвчтэй газар гаргаад хажуугаас нь холдож болдгоо юм. Янз янз байдаг дээ. Тэгээд гарш уучихсан. Тэр. Одоо дагш уух гэж байгаа юм дэ цай тавьчихсан. За тэгээ минийхөө одоо тижээлээ гаргаж ирээд зуурчхад гаргаж ирээд тижээч ирээ. Онгоцуудаа сайн цэвэрлэн шүү минийхөө. Онгоцуудаа цэвэрлэхгүй бол чараа мараа ороод тижээл жахан харагдaltaй болчихдгийг тэнд жааз хааж хаагаагүй нэ. Минийхөө өнөөдөр чинь одоо энэ гол руугаа явсан тийм ээ. Одоо маргааш уулан өдөө явж байна штэ. Туглаа одоо тэр нэг 2 өдөр нэг урагшаа бэлчээгээл тэгэл 2 оноо л нэг усалдیں۔ Болно. Тэгээд за тэгдэх юм аа минийхөө тэр ерөөсөө сайн л бол өвлийн мал бол 2 өдрөөс хитрэхгүй заавал анга цангадаг учраас нэг өдөр өнжиж байгаа заавал усалдیں۔
Тэгээд ууланд гараад идэвчнийхээ сайнд идээд за яг бүр хүүтэй өдөр бол 2 өдөр дулаахан өдөр бол одоо баг өдөр бол усалгуур хамгийн чухал байдгийн шүү минийхөө. Тэгээд айл юм алахуутай яахгүй сайхан аль соргог бэлчээрээр нь явж юу ханя сайхан соргог бэлчээр дагуулж явахгүй бол энэ жилийн тухайд жаахан өөс тиймэрхүү тачархан байна жаахан мод дагуулс гэж бэлчээмээр юм байна шүү минийхөө. Мод дагуулаа тэгээ яг ховл мовл одоо энэ салхи малхтай үед чинь өнөө өвсүүдийн аваачаад жалах судаг руу оолцдог тиймэрхүү юм дагуулж аль идэвчтэй газараар явж байгаараа минийхүү тэгвэл мал ёстой амархан өсөн чи чаддаг явах тийм. За минийхүү имэгээс юу асах юм? Одоо имэгээс асах юм байна. Имэгээс бас нэлээд юм их мэдж авлаа, сурч авлаа. Мал ухааныг би ч өөрөө маланд хайртай л да. Өстөл хайртай миний хүчтэй. За малыг болж игүүлэн мотортой унаагаар л цочоож яаж болдгоо юм чи да ялангуяа одоо төлөвлөгсөн мал бол одоо айл болох сайхан хөлөөрөө айл болох алсуур харийн харсан маягта цаатлан тоорсон маягтал явж ивэл мал сайхан идэх шүү дээ. Идэх тус мал ч н одоо хэвийн байдалд нь идэхгүй янз бүрийн үргээ цочоох ч юм уу хитрхийх явуулах ч юм уу тийм бол одоо мал бас нөгөө идэх ёстой идчихээ бүрэн идчих чадахгүй турах тиймэрхүү юунд орж болзошгүй. Энэ хэрэг минийхүү сайн анхаардیں۔ Шүү. За минийхүү тэгээд одоо оройнхаа хичээлийг юу яаж болохгүй яг нэг ноормд өнөөрөө харин сайхан оройхон ирээ юу туул. Тийм тэгээд хичээлэл заавал тогтмол өгч идэг юм шүү минийхүү. Өө энэс асуугаад биш та айлхэр олон болж ирсэн юм бэ. Залуудаа. Хоёр нэмээ одоо залуудаа ер нь альцгэр их мал хариулж. Өө имэн одоо тэр үед чинь ноорм тогтоочихсон байсан 140-с одоо 160 хүртэл нэг хүний ноорм ш та. Хоёр хүн байх юм бол одоо тэгэл 300 гараад явчих жишээтэй. Тэгээ тэр чинь өстой одоо бодоход яг 3-3 гунд даанч сайхан байсан л дээ. Гэхдээ ерөөсөө яг л тэр нормын малж ирсэнтэй тэгэл хамгийн дээд нь одоо тэгэл хүүхд очоод өсөөд ирэхээр 520 хүргээл хүртэл малж ирсэн. Тэгэл данд төлөх мал шүү дээ. Ерөөсөө энэ гадаа одоо энэ хашаанд байгаа мал байх юм а гэхэд дандаа төлөх мал. Дандаа төрлөөр нь ялгцсан төлөг шиг нэг тустай, 90 мал нэг тустай, ийм мал нэг тустай байдаг цаг байсан. Тэгээ дээрээс нь яг өөрийнхөө бас хувны өхөр мал богмог бас хамаална шүү дээ. Тэрнтэй чи ялгаа байхгүй. Тэгэл ерөнхийдөө тэгэл ихээхэн үед нэг 600 гарсгээл тийм л малж яадаг байлээ. Миний та нар одоо бол 600 ямар байна? Өөр маллах. 600 вичээд мал. Тийм 600 мал тэгээд ерөөсөө яг унлахын мар байдаг байсан. Тэг явган ч зөндөө явдаг байлээ. Тэр үед тэр бэрхшээл гэж боддгоо байсан. Одоо миний хүүхдүүд бол тэрийг л одоо хооч үедээ сайхан сургамжуулж явж ерөөсөө юмнаас шантарч л болдгоо шүү. Шантрахгүй л ажиллах юм бол заавал ч нэг цагт амжилтанд хүрдэг юм. Имээс би ч одоо баг уул нэмээгийн хөлтөлтэй бүр багасаа л имээ дээр гараа өссөн. Одоо тэгэл мал дооноосоо хайртай. Тэгэл имээг одоо тэгэл нэг одоо малаа тэгэл үйлж аваад имээгийнхаа араас тэгэл малчин болно. Хоош бас залуучууд нь сургамж сургана. Тий. Үлгэр дөрөөлж явна гэж бодож байна. Миний сайн малчин болно. За, сөрөг тарган сайхан үлжиж байна та. Тарган сайхан үлжиж байна. Сайхан үлжиж байна. За, ажил ах өндөр. За, сөрөг тарган сайхан үлжиж байна уу? Тарган сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж. Эндэлэг сайхан өвөл гарч байна. Ястаа сайхан өвөл болж байна хөрхинжил. Нодлон жос хатуу. Нэг ори. Тарган сайхан үлжиж байна. Сайхан үлжиж байна. Тарган сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж байна. Сайхан үлжиж байна. Сайхан үлжиж байна. Ингээд түгрэл дээр самаад дээр тойрол. Одоо найдвар. 4 өдөр баг энэ сундаар ажиллах байх шүү.
За мартуу сайхан. Төрөлтөр сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. Цас хорих багтаа сайхан жил гарч ирээ. Инженерээс тоо сайхан жил бол. За сүрэлтэрхэн сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. Сайхан. Танаа баттай онцлог төгөхгүй шээ. Сайхан танилцж байна. За эсгээд урагт нэвтрүүлгээрээ бид тэр Урсгал аймгийн хойдлын дарагтын 3 сумаар орлоо. За. Цагаан нуур эвчэндээ бодлоо уу. Тэгээд одоо 4 сум болох төмөр уулах сум руугаа бид тэр ирээд одоо нэг хонж байна. Эс манай төмөр уулах сумын одоо засаг даргын хамгаалалтын хамт олон бас эсгээд урагт нөөцийн соёлын өндрөөс хамтарч ажиллаж байна. Сум орнуудын хойно сайхан онцлогийг харуулах. Тэр дундаас одоо төмөр уулах сумын маань одоо 100 жилийн аваад шүү дээ сайхан. Тийч. Олон сайхан 100 жилийн сайхан түүх сэргсэн сайхан жил болж байна. Олон ч одоо хүмүүс одоо энэ нутагта энэ ойд одоо бас ирэх байх та. Ямар ярих яс. Энэ газар байна. Уугуул хүмүүс. Боорага бас зорж ирлээ бид бас ингэж. Манай багийн даргаар ингэ заагаа замчлаад бас даргаар ахмадын төлөөл маань ингэ. Төмрөлөг соныхаа ойлж яхтнаас ингэ бүхс багуудаараа тойрч багийн өөрийн онцлог өв соёл уламжлууд өв тээж яваа хүмүүс ардын авяастан гэ одоо боораа их сайхан ардын авяастан гэж сайхан боораа хүн байгаа гэж за их тантайгаа сайхан хуучлах гэж за баярлалаа. Тэр өгч хүлээж авсан танд талархах гэж байна. За. Бермуда 200cc 250cc энгийн мотортой чанартай хэрэглээний кросс 200cc 250cc мотортой давуу тал сайн бэхэлгээтэй хойд ачаатай өвдөх гарны хамгаалттай маш зөөлөн явдалтай хянах электрон дохио ледтэй хойд дугуй 100 90 19 урд дугуй 90 19-тэй угсрахад маш амархан бараг бүх эд анги үйлдвэрээсээ угсраатай ирдэг. Хойд амаржина 2 төвшөнд өндөр намыг тааруулдаг. Оригинал сэлбэг хэрэгсэлтэй сэлбэг бүгдийг худалдаалж байна. Эргээд засвар үйлчлэгээний зардал хямдхан. Мотор хроопондоо 1 жилийн баталгаатай. Холбогдох дугаар 8079 8080 9911 1525 9976 69 69. Бэрэн хотын Анжи өнгөт ган хийцийн барилгын ажлын нэгдсэн аж үйлдвэр. Солонгосын том оврын CNC бүрэн автомат хөрөмжүүдээр сэндвич хавтан, хэвтэй өлгөөтэй хавтан, ханын сэндвич, шал дээвэр, ханын полиуретан хэмжээртэй чулуун хөвөн, сэндвич нь голдоо, чулуун хөвөнтэй хоёр талдаа галд тэсвэртэй хар сэндвичин хавтан. Мөн шин Атрат веб ган хийцээр бүх төрлийн дан хужилтын төмөр каркас ирээнд ганцхан хийж байгаа. Эдийн засагт хэмнэлттэй, даат сайтай, хөнгөн, газар хөдлөлтөнд тэсвэртэй. 9. Та Mobicom-ын хэрэглэгч бол шууд холбогдох дугаар од 86 158 499 18 40. WeChat холбогдох дугаар нэмэх 86 15 84 99 180 40. Бермуда 200cc 250cc энгийн мотортой чанартай хэрэглээний кросс 200cc 250cc мотортой давуу тал сайн бэхэлгээтэй хойд ачаатай өвдөх гарны хамгаалттай маш зөөлөн явдалтай хянах электрон дохио ледтэй хойд дугуй 100 90 19 урд дугуй 90 19-тэй угсрахад маш амархан бараг бүх эд анги үйлдвэрээсээ угсраатай ирдэг. Хойд амаржина 2 төвшөнд өндөр намыг тааруулдаг. Оригинал сэлбэг хэрэгсэлтэй сэлбэг бүгдийг худалдаалж байна. Эргээд засвар үйлчлэгээний зардал хямдхан. Мотор хроопондоо 1 жилийн баталгаатай. Холбогдох дугаар 8079 8080 9911 1525 9976 69 69. Одоо хэд үрж энэ даа? Би одоо 78 үрж байна. 78. Инфляцийн өндөр насч юм. Одоо даалга 80 даалгавж байгаа хүмүүс чинь тэгээд ирсэн морин унаад яваад. Амар унаад өдний усч байнга морин унжидэг.
настай. Танаад ахын би бол хамгийн өндөр настай нь Одоо 92 настай хүн л байна тийм. 92 настай. Тэгээд найз сүлжээд нэг ах мод тэ хүн байгаа. Тэгээ нэг Оо тэгээд одоо маллаа хүүхдүүдээ тэгэл би ч одоо 1962 онд 8 төгсөж гараад уулын яг миний бодол бол сургуулиар явчихна гэж бодож байсан. Хоёр хөгшин аав ээж хоёр маань энэ дэр нэгдлийн олон малтай яхан бүл дарамдаа тэгээд өөрийн хүслээр малдаар гарч ирсэн. Тэгээ одоо 62 оноос хойш 62 оноос 64 он хүртэл аав ээж дээр байж байгаа. 64 оноос бас тусдаа гараад ингээл нэгдлийн малсаар 90 он хүртэл яаж байгаа тэгэл одоо хөвд гарлаа. Би 8 хүүхэд төрүүлсэн 8 удаа одоо тэгээд хотод хөдөө ингээл байж. ажиллаж амьдраа. Тий. Малахуудаар байх ёстой. Үнэн чинь зорж гарсан болооч тэрмийгээр малдаар ер нь тун дуртай. Ер нь мал загсан хүн бол сайхан, ёстой сайхан зүйл. Ял хойно яг ишээ тийшээ төмөө орчдөг улсад байдаг юм би өөр тийхгүй бүр одоо хэрнээ одоо би төвд тун дурмуудаа тэгэл хөдөөл амьдрахтаа тун дуртай. Угасаач миний өссөн төрсэн газар энд юм байгаа. энэ багтаа. Тий. Энд бүр энэ одоо энэ байж байгаа байрын тий энэ урдхан талын энэ дээр гарч исэн юм гинлээ. Тэгээ энэ дэ тун хайртай. Аав ээж гай нутаг усыг одоо өөрөө өвлөөл яг нэг 2-3 малчид байна. Энэ хооталд тэр хамгийн том нь яг тэр суман дээр засаг даргын орлогч 12 жил хийвдээ. Тэгээд одоо энэ захиргаанд ажиллаж байгаа. Тэгээд тэрний удаахын хоотолд бас нэг малчин залуу бий. Өнөөдөр харин ирээгүй юмд явцсан болов. Тэгээд тэрний удаах нь болохоор одоо энэ бидэнд ягаад байгаа үйлчлээд байгаа энэ охин. Хөргөн. Нэг өөрөн дээр одоо тэгээд 78 жил баг. Тийм амьдч байгаа. Хамгийн урд гэж бас одоо амьдч байгаа. Хайртай ерөөсө буурандаа тэгэл ерөөсө энэ дайл байж байгаа л тэгэл яах вэ гэсэн бодолтой л явдгийг. Нийгмийн үед бол тэгэл одоо та тэр үед чи ингээд нэг өхөр хариулдаг хүн тунгалч нэг сайжиг тусдаа байдаг. Би ерөөсө шууд хончин ба. Тэгээд 74 онд одоо хантайгаа нийлээд хоёулаа нэгдлийн 240 мал хүлээн авч 65 онд 240 мал хүлээж аваад 65 биш юм а 64 онд юм энэ чинь. Тэгэл тэрнээс хойш бол ёстой ажлыг зүтгэл ерөөсөө энэ сайхан ажиллаж байгаа улсууд харахаар л ажиллаад амар санагдал. Яг зарим үед яг хүчин дутагдах цаг байдаг л байсан. Тэгтээ тун цөөх. Манай хүн ч одоо ажилласагч байсан болоо тэр юм өөрөө ёстой намайг чирж л байсан зүгээр ёстой тэгсээр байгаа л би ёстой. Одоо хэрнээ л одоо ажлын төлөөл явж ядгийг. Хоньыг одоо тэгээд зөвхөн хоньоор мална. Тийм хоньоо мална тэгээд төллүүлнэ. Ноос үсийн авна, саал савын авна. Эхлээд ерөөсөө нэлээд жахан шаан дагуу маягтай байсан сүүлдээ урам ороод ерөөсөө тэгэл сайхан бол тийм ээ залуу байхт ч тэгэл урам ороод ирэхдээ ер нь цааш нь маллаад яг тийм баг сумнаас эхлээл урамшуулаад эхлэхээр ерөөсөө тэгэл хүн чинь зүгээр аяндаа зүгээр ажиллах юмсан хийх юмсан гэдэг бодол ер нь хаана ямар юм сайн сайхан хийгдэж байна, ямар хүн их ажилласан байна, ямар хүний юу одоо амжилтанд хүрж яах гэхийг бас харддаг юм байна лээ. Залхуурахыг ерөөсөө мэддэггүй байсан. Одоо ч би хүүхдүүдэд залхуурж болохгүй шүү л гэж загтیں۔ Тэгэл явсараа 90 оны хөвчлөл хүртэл бүр тогтонгаа малтай байсан. Энэ манай хань улман ч одоо 2002 онд өд болчихсон. Тэгэл тэрнээс хойш одоо ерөөсөө дандаа хувийн малт. Тэгээ 1919 онд яг нэг ачаглал гараад гэр орон маань шатаж хийж бас нэлийн юунд орцсон. Тэгээд эндээс яг хөөгд очил нэг юм ягаал тэгэл одоо эндээс ямар ч байсан хохрохгүй л гэж өдий хүртэл ажилддаг юм. Ажилласан хугацаанд бол би сая 66 оноос эхлээл 65 онд яг нэг жахан төл тиймэрхүү байсан. Туранхаач мал хүлээж авч ирсэн улсуудаас тэгээ яг нэг дундчхан төлтэй гихтэй 9 дөрөв бол заалтаас нэг доогуур орж байгаагүй. Тэгэл тэрнээс хойш нь агсаар агаал тэгэл 70
6 оноос бол одоо ерөөсөө нэрсэр мөнчиг сайхан болж эхэлсэн, уламжиг их урмарсан. Хань жил маань ч сайхан ажилласан хүн байсан болоо тэр юм уу тэгжэл хөөхдөд дарагдсан хэрнээ одоо ерөөсөө хөөхдөд бол ерөөсөө нэг их маллага ер нь одооний улсуудыг бодоход маллага байхгүй шахаа хөөхтэй өсгсөн ёстой зүгээр бодлоо хэлэхэд нэрээ осл байхгүй нэг хооллож байгаа юм хөхүүлж байгаа юм тэгэл нэг доорхын хуурайлж байгаа юм тэгэл гараал бүр орой сүнчгөрж ирж суудаа зөндөгөө байсан одоо мал ахуд мал их тэгж явах үед яалаараа тэгэхэд одоо хөөр химдэг л одоо цаанаасаа буян ч байдаг юм тэгэл унтцсан тэгэл байж идэг уйлгүй яах тэр чинь одоо тэгэл уйлгүй яах уйхгүй бол тэгээд угаасаач болохгүй л сугарч ээж унч ярьж гад тэгэл хооронд нь орон гар нэг төлш галын нэг байнгын төлчхаал тэгэл байнга ноцолж яасан тэгээд сүүлдээ сайхан болдг юм лээ мал ахуй чигээрөөсөө тэгээд эзнээ дагдаг юм уу тэгээд сайхан болсон мал бол ёстой ашгаар тун хөгс. Та хэднээ хонь хариу? Би таяр яг нэг хүний норм 120 байсан. Нэг нор тоос. Тий нэг хүний. Зэгтээ 2 хүнийг чи 240 гэж ихэж авч ийсэн. Тэгээ сүүлдээ нөгөө мал ахуйн багтахаа байгаад бүр 260, 280 гэ 500 гаргаж ихэлсэн. Тэгээ эд хүүхэд нялах байдаг бас л зарим үед хүч алдангуй шахуул байдаг л байсан. Тэгэл зүтгэсээр агаал давдаг л байсан. Зөндөөч гэсэн. Тэгээ норгоо чанжсэн улсаас зөндөө байна хоолооч хийж чүрхгүй цаг зөндөө л байсан амьдрал донд. Нэг хүний нор хэрэгслээ. Тий. Тэгээд хүм алж чанжруу та харьцуулаад бодоход нэг хүн 120. Малхгүй тий. Одоо бол тий. 2 хүнийх нийлээ. Арга байх 240. За ингээд 70-аад оны 76 гэдэг чинь за яг 80-аад оны ихээс эхлээд хүүхдүүдийн төрөж ажилд орж ирээ дахиад 220 мянганд 20 толгой мал нэмэгдээл ингээл 360 тэгэл жайсан л 400 хэд болол тэгэл сүүл хамгийн сүүлд нь 500 хүргээл тэгэл төлийг бол ёстой маш сайн боож үлж өсөө ёстой тэгээд мал чинь тэгэл маллаа тэгэхээр эзэн тэгээд асаад моос тэр ямар яриа явах ноосонд бол одоо ноосыг харгана тий ноос ер нь хоёулаа ерөөсө тэгээд тэр дунд чинь бас хэцүү л дээ. Нөгөө эрэгтэй хүний чинь тэнд төчнөө хашаа барин тэнд оролцсон тэндээс төдөнд мод аавн тэрийг авалцсан гайл явцдаг өнөөх л өөрөө хооронд нэг юм би бүтээгээл өдөр нь хонья хариулсан болоод наашаа цаашаа тэгж явал тэгсээр агаал тэгэл 100 цагт одоо гайгүй лээдгээ өвлийн цаг жаахан тэмэрхүүл байдаг байлээ. Тэгж өсвөлөө хөрхийн нэгдэлтэй бол ер нь нэлээ мал өсгөж өгсөө. Тэгээд ноос сайхуу эхлээд яг уу мал төлөлд эхэлж байгаа нь одоотой адилхан оройхон төлөлдгөө тэр үе чинь 2 сарын 10-д 20 тэгээд төлөлд эхэлждэг байсан. Одоо үдээд чинь бол мал төлөлд эхэлсэн цаг байдаг байсан тий эхлээд төлөж байгаа. Тэгээ 3 сар гартал төлөлөл 4 сараас эхлээл ноолуурын ажиллагаа эхэлдэг. Ямаагаа самжигдэг. График тогтоцсон байдаг тэр үе чинь уг нь тэгэл өнөө графиктаа заавал багтааж өгдөг. Тэгэл ашигсан юута ноос нэг юм тэгэл шувтрах тийшээ хандж байгаа л тэгэл сүү сайл гараад эхэлдэг. Тэгэл энэ сүү сайлаа борлуулдаг. Төдөн сарын төдөө ерөнхийдөө тэгэл 8 сарын 20 гэхэд л одоо бүх төлөвлөгөө биелсэн байдаг цаг. Тэгэл 8 сарын 20-наас эхлээл отор нүүдэлд явна. Та хичнээн хой саадаг вэ? Би чинь одоо 120 гэхэр ч одоо тэр чинь дандаа ийм мал байсан. Тийм дандаа ийм мал. Тэгэл тэр дундаас чинь тий. Тэгэл тэрний чинь төлийг одоо яг нэг за яг нэг хоньноос нэг 10 хонь яманаас нэг 5 ямаач юм уу яг нэг сайлын юунаас хасж байгаа тэр хасж байгаа биш л дээ. Тэгэл бүгд л яадаг. Хүч хөрөхгүй л харин жаахан устдал тал бий. Ямар яриа яах вэ? Нэг хоньноос чинь тий 10 яманаас 16 литр хоньноос 12 литр сүүний нормтой. Тэгээд хэрүүндээ 25 хилд 1 хил тос. Зүгээр яг сайлын хугацааных нь. Тий. Тэгэл 25 хилээс 1 хил тос 1 хил ааруул авах нормтой. Тэгэл тэрийг 7 сарын 20 гэтэл одоо гүйцэж их нормтой. Тий. Тэгэл багтаадаг л байсан.